Өдрийн та бүхэнд өнөөдөр бараг бүх арилжаачдын заавал унших ёстой ном Disciplined Trader Mark Douglas. Энэ номыг хураангуулад өөрийнхөө ойлгосноор ярьж өгөхөөр шийдлээ. За тэгэхээр номон маань ерөнхийдөө нэг 7 гол концепттэй. Би нэг концепт болгоны жижиг хэлбэрээр бэлтжижсэн байгаа юм. За тэгэхээр энэ номны хамгийн ихний концепт нь маркетинг буруу гэж хизээж байхгүй. Бидний энэ нэг маркетинг буруу гэдэг бодол яг ингэж эхэлдэг л дээ. Бид нар хаанаас чинь яг ингэж суралцж явах явцдаа маркет мейкерүүд гэдэг зүйлүүдийг одоо оруулж ирж сурсан байдаг тийм. Яг маркет мейкерүүд миний арилжааны стоп лоссыг хамтчаад явуулчлаа. Би яг гаргасан шинжилгээнийхээ дагуу орсон чинь миний стоп лоссыг хамчаад нөгөө тийшээ явуулчлаа. Энэ маркет мейкерүүдийн буруу, маркетинг буруу гэдэг. Хизээч өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч чаддаггүй нэг юм алдаа байгаад байгаа. Энэ алдааг уул нь энэ нь таны алдаа байхгүй. Тийм тэртээ тэргүй маркетер болцсон зүйл. Энэ бол тэр маркет чиний стоп лоссыг, таны стоп лоссыг хүчээр ингэж цохиулж байгаа зүйл биш. Бүр хүчээр цохиулсан байсан ч энэ нь таны л алдаа. Маркет хийцэж өөрөө үйлдэл хийдэггүй. Энэ нь тэр маркетинг цаана хин нэгэн өөр ямар нэгэн хүмүүс хамт байж ижил хийдэг зүйл байна. Тэгэхээр бид нар маркет руу аль болохоор буруугаа чихэхгүй ингээд аль болохоор маркетэд буруу ингээд хүлээлгэж өгөлгүйгээр өөрийнхөө буруу гэдгийг ингээд хүлээн зөвшөөрөх ёстой байгаад. За тэгэхээр яг арилжаачд маркетер алдах гэхдээ маркет буруу хөдлөлөө гэж боддог гэдэг нь бичсэн байна тий. Яг үүндээ маркет хизээч буруу хөдөлдөг. Зөвхөн л өөрийнхөө өгөгдсөн мэдээллийнхаа дагуу авах зарах захиалгынхаа дагуу хөдөлж идэг. Маркетед бидний одоо юу гэх таны бодол огт хамаа байдаггүй. Маркет таны таамагтаад одоо хизээч тохирох ёстой биш. Тэгээ бид нэр маркетыг үргэлж таамаглаж яадаг тий. Ирээдүйд маркет ингэж ийм явцаар хөдлөн доогийнхоо онлоор Fibonacci-гийн дүгнэлтээр ч гэдэг юм уу. Ингэж дүгнснийхаа дараа бид нэр тэр өөрсдийнхөө хүссэн цэг дээрээс хөдлөхгүй байхаар уурлаад байдаг. Маркетед өөрийнхөө бодлыг бүрэн тулгачаад тэрийг минийхаар яваагүй. Уул нь маркет танихаар явах ёс ерөөсөө байхгүй шин. Тэрийг ингээд хүлээн зөвшөөрөхгүй ингээд өөрийнхөө логикоор ингээд зөрчилдөхөөр бид нэр уурлаад стресс бидний нөгөө нэг уур fear гэдэг зүйлүүдийг ингээд триггер хийгээд гаргаад ирдэг. Тэгэхээр хамгийн ихэнд яг арилжаачин болох гэж байгаа тохиолдолд маркетинг буруу гэж хизээч байхгүй шүү. Маркет үргэлж зөв. Маркет зүгээр ямар ч хүсснээрээ хөдлөн тэр бол яг нөгөө бодит үнэн тэр учраас маркетинг буруу гэж байхгүй үргэлж маркетинг зөв л гэж байгаа. За тэгэнгუთ энийг хүлээн зөвшөөрөхөр яадаг вэ гэхээр бид нар маркетинг зөв гэдгийг бид нар хүлээн зөвшөөрсөн цагтаа ята сэтгэл зүйн арай эргчүүлөө гэдэг зүйлийг яг үүндээ мэдрээд эхэлдэг. Бид нар яг сэтгэл зүй тайвширна, хариуцлага бусад руу биш өөр дөрөө хүлээж сурна гэдэг тийм. Маркетинг зөв нь үний юм чин. Тэгвэл алдаа хинд байсан гэхээр надад л байх гэдэг шүү дээ. Би арилжаа хийсэн маркетинг бодит байдал маркетинг зөв үнэн. Нөгөө талаасаа би алдаа хийсэн учраас алдаа нь над дээр байна. Бид нөгөө буруугаа хүлээж чаддгүй учраас хин нэгэнд буруу чих гэдэг маркет мейкерүүд орж ирсэн. Мэдээ гарчлаа. Орс пуужинтчлаа. Тэрнээс болоод алт өсчлөө ч гэдэм юм. Энэ бурууг өөртөө хүлээж авах хэрэгтэй. Орс пуужинтсан нь Орсын буруу биш шүү дээ. Тэгээд яах юм бэ? Тэрнээс болоод маркет өсчлөө. Яалтай билээ. Алт тийш өснө тэгээд. Тэрэн дээр би тэрийг хариуц дээр Орсын пуужин бодохыг одоо юу гэх юм харчаад тэрэн дээрээ өөрийнхөө эрсдлийг хамгаалах ёстой байтал тэгж хамгаалаагүй байж ш тэрэн дээр бурууга маркет руу чихэх бол ингээд 100% миний буруу байгаад байна. Гэтэл тэрийг ийм дайны асуудал болно гэж би мэдээгүй штий гэл. Тэгээ нөгөө хариуцлагыг өөр хүн рүү чихэхэд эхлэхээр хүн хөгжихгүй. Хизээ хөгжих вэ гэхээр өөр дээр өөрөө миний буруу байж би яагаад энийг төрүүлж олж мэдэж чадсангүй би яагаад алдааг одоо эрсдлээ хамгаалж чадсангүй гэдэг өөр дээрээ алдаагаа хайгаад өөрийнхөө алдааг засаад эхлэхэд маркет дээр илүү хөгжих замдаа ер нь ороод байгаа маа. Тэ? Маркет дээр тийм маркетыг шүүмжлэхийн оронд унсан өссөн шалтгааныг олох чадвартай болно гэдэг.
Тэгээ өөртөө нөгөө алдаагаа хүлээгээд авчих юм бол тэгээ ингэснээрээ бид нэр дараагийн боломжийг хүртэл арай төрүүлж магадгүй арай нэг хүнээс ч илүү бусдаас төрүүлж харж чаддаг болж. Тэгээд номон дээр маркеттэй Дагласын хэлсэн үг байгаа да тий. The market is never wrong. It is just this. Маркет бол хизээж буруу биш. Маркет бол яг байгаа нь л юм. Энэ бол яг бодит үнэн нь маркет юу гаргаж ирэн тэр нь л үнэн шүү дээ. Маркет ямар чамд худлаа дүрс харуулаагүй шүү дээ. Тэ маркетыг ингээд ямар нэгэн байдлаар юм хуурамч худлаа зүйлийг харуулдаг. Маркет яг үнэхээр эндээс одоо маркет мейкер гэж бидний ярьдаг хүмүүс ч бай хинч бай. Үнэхээр тэнд авах зарах захиалга биелсэн үнэн ийм байна. Энэ бол үнэн зүйл. Тэ хэдийгээр том мөнгөтэй том тоглогч нар жижиг хэмжээний хөдөлгөөнийг одоо regulate буюу хөдөлгөх хүчтэй байгаад хөдлөсөн ч гэсэндээ тэр чинь яг үнэн л нэг үнэхээр үнэн л зүйл юм чи яах юм бэ? Тэрийг бид нар мянгад эсэргүүцэж чадахгүйгээс хойш энийг байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй. Бид нар тийм юм орж ирдэг гэдгийг дахин давтагдгаар нь мэддэг учраас тэрнээсээ сэргийлээд өөрийн гэсэн арга барил техниктэй байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар яг ингээд одоо яг энийг хүлээн зөвшөөрснөөр юуг хүлээж авч юуд сурах хэрэгтэй вэ гэхээр өөрсдийнхөө хүлээлтийг одоо шалгаж сурах хэрэгтэй. Тэ бид нар нэг сетап хүлээдэг. Тэр сетапа яг тэ миний сетап юу н хэр потенциалтай вэ? Ямар хуу магадлалтай вэ? Маркет яг миний хүсснээр маркет явахгүй шүү дээ. Маркет явахгүй учраас тэ эсрэг зал руу явах юм бол тэрийгээ бас хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй. Ямар нэгэн эмоцгүйгээр шүү, ууралахгүйгээр тэ бүх юмыг яг бодитоор нь хүлээж ав. Тэгээд хамгийн ихний одоо яг энэ концептийн маань гол санаа нь юу вэ гэхээр тэгээ бид нар нөгөө маркет биднэрт тохирохгүй байдлаас болоод ууралдсан шүү дээ. Тэгэхээр тэр ууралж ийн гэдэг чинь бид нар ямар нэгэн байдлаар алдагдал. Гэтэл яг үнэндээ алдагдал гэдэг бол арилжааны бүр салшгүй хэсэг ээ. Тэ таны зорилго бол бүх арилжаанд хожих биш гэж байгаа байхгүй юу? Харин тооцоолсон эрсдлийг зөв удирдах сурах гэж. Маркет дээр бид нар 100% win rate хизээч гаргаж чадахгүй. Тодорхой хэмжээний лосс авна. Тэр лоссыг яг авах ёстой дүнгээр нь тодорхой яг риск менежментийнхаа дагуу авч сурах хэрэгтэй. Хамгийн бага хэмжээгээр алдагдлыг эртхэн таслаад гарах хэрэгтэй. Энэ алдагдaltaгүй 100% win rate хайгаад тахаар бид нэр яг ингээд өөртөө ингээд өөрийгөө ямар нэгэн өөр emotional trigger хийж гарч ирээд тэгээд ингээд алдагдал руугаа улам ингээд төхөөд идэг. Ихэнх арилжаач за яг ингэдэг ихэнх арилжаачтай алдагдал гарахаар алдаа хийчихэр би муу арилжаач юм байна. Тэгээ нэг өөрийнх нь хүснээр яваг болохоор би алдаа хийлээ. Миний систем ажилтгүй юм байна. Өнөөдөр эсвэл маркет галзуу байлаа гэдэг нөгөө нэг бурууга өөр хүн рүү чихээд идэг. Гэтэл яг үүндээ бид нар энэ маркетэд 100% ажилдаг гэж байхгүй. Миний хамгийн сайн стратеги байсан ч 100% хожихгүй. Энэ үнэн. Энийг яг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Ялагдах нь алдаа биш. За харин эрсдлийг хэрхэн зохицуулсан бэ гэдэг нь л чухал. Бид нар стоп лосс мөргүүлээд алдагдал хүлээж болно. Угаасаа хүлээн. Тэр алдагдлыгаа яг тэр чигээр нь өөрийнхөө эрсдлийн менежментээр өдрийн хэдэн өв байдیں۔ Тэр хуваараа л алдаад болоо. Эннээс цааш арилжах шаардлага байхгүй. Дагласын өөрийнх нь дахиад хэлсэн үгийг ингэж явчихж байгаа юм тий. The best traders are not those who always win, but those who lose well. Зүгээр хамгийн сайн арилжаачд гэдэг нь үргэлж тий хождог хүмүүс биш. Үргэлж нөгөө оролт хийсэн болгоно TP авдаг хүмүүс ерөөсөө биш ээ. Зүгээр л арилжааныхаа алдагдлыг зөв менеж хийж чаддаг. Тэ яг нөгөө stop loss-ороо гарчдаг. Тэ break even бол break even-ээр гарчдаг. Stop loss-ыг өөр тийш нь зөөдгүү. Яг арилжааныхаа дүрмийг бүрэн дагдаг. Тэ алдагдлаа бүрэн удирдах чаддаг хүмүүсийг л хилдэг гэж. Маркетинг за энэ номон дээр маань казиногийн онлыг яг хамтдаж үзүүлсэн байдаг. Манайхан ч гэсэндээ юу яадаг ихэнх нөгөө нэг зөв буруу ойлголттой хүмүүс маань тий маркет форекс зах зээл маань энэ хөшүүрэгтэй арилжааны зах зээл гэдэг маань өөрөө баг казино юм шүү бет юм шүү тий энийг чи таах боломжгүй юм шүү гэж ярьдаг. Тэгвэл
казиногийн онол дээр те казиногийн аналог гэж байдаг. Тэр казиногийн аналог яаж ажилладаг? Казино бүр яаж ажилладаг? Яаж мөнгө олдгийг? Казино дээр та нар мэдчихэл байгаа бол казино дээр өдөрт нь хэдэн сая доллар хожоод гардаг хүмүүс байдаг шүү дээ. Тэ хэдэн сая доллар хожоод үнэхээр нөгөө нэг тэ 7 буугаад зүгээр ингийн автомат тоглоомноос хүртэл тэ ролноос хүртэл ингээл асар их мөнгө хожоод гардаг хүмүүс байдаг ш. Тэр өдөр казино ашигтай ажилдаг гэж бодож байна. Хэдэн сая долларыг нэг хүн кармалаа гараа явчихаар тэ тоглогчид заримдаа хождог. Казино өөрөө алдагдал хүлээдэг тэр өдрүүд дээр. Тоглогч хожиж байгаа өдөр гэдэг чинь казино алдагдал хүлээж байгаа ш. Гэхдээ урт хугацаанд статистикийнхаа дагуу жилийн дараа казино хэдэн тим хувийн ашигтай гарч ирдэг. Бүрэн ашигтайгаар гарч ирдэг. Ягаад гэвэл тэр систем үнэн учраас. Арилжаа чинь бид нар яг тийм байдаг. Бидний өөрсдийн гаргаж авсан урт хугацаанд бэк тест хийж демо дансан дээр туршиж гаргаж авсан тэр стратеги систем дисциплин гэдэг энэ номны утга учраар сахилга баттайгаар дагаж чадах юм бол яг казино шиг жилийн дараа бид нар тансаа хангалттай ингээд нугалцсан хэмжээтэйгээр шиг болох боломжтой. Гол нь эрсдлээ удирдах. Тэ? Эрсдэлтэй үнэхээр удирдах төлөвлөгөөнүүдээ үнэхээр дэвшилтэйгээр сайжруулах хэрэгтэй. Тэгэхээр бид нар нөгөө дисциплинed трейдер гэдэг ном уншиж байгаа. Энэ дээр сахилга батын тухай маш их гардаг. Сахилга бат гэдэг зүйлийг ойлгохоос өмнө эхлээд маркет гэдэг зүйл рүү буруугаа чихгүй, үргэлж алдаа гэдэг зүйлийг өөртөө байгаа гэдгийг олно. Хоёрдугаарт системээ зөв баримтлан, гуравдугаарт алдагдлыг зөв хүлээж авна. Тэгэд энэ юуроос хамгийн ихний концептийн утга санаа явж байгаа юм. Арилжааны жинхэнэ зорилго гэж байгаа юм. Арилжаа чинь бүрийн зорилго яг нөгөө арилжаа чинь хүн яаж боддог вэхээр сайн эрсдэл ашигын харьцаа гэж байгаа. Тэ миний арилжаа risk to reward маань хэд байх вэ? Тэ арай өндөр байвал зүгээр. Тэгсэн чинь энгийн хүмүүс зөвхөн TP л авах гээд үзээд байдаг. Тэ хамгийн гол нь TP-ийн сонирхолтой байна. Системтэй шийдвэр гаргах гэж. За энгийн хүмүүс тэгсэн чинь системтэй шийдвэр гаргах гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр за би ийм арилжаанд энэ сетапыг хүлээж орж байгаа. Энэ сетапыг хүлээж орохдоо би ийм эрсдэл менежментийн харьцааг бодолцож орно. Тэ миний өдрийн гаргах риск менежмент тиймэрхүү байна гэд. Энэ бүх юм чинь өөрөө систем. Гэтэл энгийн хүмүүс харж байгаа л за энэ ч баг сайхан унаад ороод ирлээ. Одоо сайхан бай гэд ингээд яг энэ зөн сөвөнгөөр явдаг гэдэг нэг юм тэ ийм юм руу энгийн хүмүүсийн боддог зүйл. Энэ алдагдал хүлээдэг. За арилжаа чинь юу боддгийг гэсэн алдагдлыг хянах. Алдагдлыг хянах гэдэг маань яадаг вэ гэхээр маркет дээр чиний таамаг явсангүй буруу тал руугаа явчлаа. Тэгвэл дараа алдагдлаа хүлээж аваад яваад байна. Тэгсэн чинь энгийн хүмүүс яадаг гэсэн чинь алдагдлаас зүхтаадаг. Яа алдагдал нь стоп лосс руу төхөд ирэхээр стоп лоссоо зөөгөл тий зөөгөл одоо байж байгаараа эндээс жоохон татчих. Тэгвэл эндээс буцах гэл ингээл зөөгөл тэгжсэн аа бүр тэгж байгаа л ер нь стоп лосс улам томруулаа л гэдэг. Тэр нь эрсдлийн улам л ихсэж байгаа хэлбэр шүү дээ. Нэгэнтээ баг нөгөө тренд нь эргээд нөгөө тийшээ явчаад байгаа чинь өөрийнх нь таамаг ажиллаагүй буруу тийшээ явчаад байгаа. Тэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Эндээс буцах хэвээр нөгөө маркет мейкерүүд нь ороод ирлээ. Эднэр яг хамчаад буцаж явах гээд байна гэсэн итгэл найдвартайгаар алдагдлаасаа цухтаагаад байдаг. Энэ юусоо болохгүй. Ийм алдаа. Энэ бол амар том алдаа. Нөгөө арилжаач маань юу боддог вэ гэхээр эерэг статистикийн давуу талтай байх. Эерэг статистикийн давуу тал гэдэг маань өөрөө trading edge гэж ярьдаг. Яг юугаар арилжаачид маань ойлгох юм бол trading edge буюу чиний арга техник стратеги хамгийн чиний өөрт чинь байх ёстой хамгийн том давуу тал. Энэ хамгийн том давуу тал чамд юуг өгөх вэ гэхээр чи өнөөдөр 100 арилжаа хийхэд чиний данс өсөлттэй гарна гэдэг статистик үнэн бохгүй юу? Энэ статистик байгаа цагт чи янзхан өнөөдрийн арилжаанд ашиг олохгүй байх нь ерөөсөө хамаагүй. Өнөөдөр алдах юм бол өнөөдөр алддаг өдөр нь юм байна. Би гэхдээ яг нөгөө бүтэн системээ хийж байгаа. Миний систем 100 арилжаан дээр харагдах хэвээр. Гэт би 100 арилжаагаа хийгээ явж байгаа тохиолдолд ингээд тэр өдөр алдна уу хамаагүй. Тэгсэн чинь энгийн
хүмүүс яагаад юм гэхээр өнөөдөр ашиг бол өчигдөр ашиг болсон өнөөдөр бас дахиад ашиг олох ёстой. Өнөөдөр алдчих юм бол үгүй би өнөөдөр ашигтай гарах ёстой гэл нөгөөдхөө алдсныгоо эргэж олох гол гэснээр заримдаа алдснаа эргээд олоод брейк ивен болцсон чи үгүй тэгвэл өнөөдөр ашигтай гарах ёстой гэл улам ингээд юу яагаад тэ улам овертрейд хийгээд ингээд яваад энэ өөрөө ингээд амар алдаа. За бид нар юу хийж сурах ёстой вэ гэхээр одоо ингээс дахиад л ярьж байгаа юм тий. Алдагдлыг хүлээн зөвшөөрнө. Цаашаага системээ шалгаж сурнаа. Тий. Өшөө цаашаа явах юм бол хожил, win, ялалтыг биш урт хугацааны дүнг харж сурах. Нэг өдрийн TP-г харах биш. Урт хугацаанд миний сетап яг 10-аас 20 арилжааны дараа статистикийг хараад дүгнэн 20 арилжаа хийхэд 10 арилжаа хийхэд хэдэн TP, хэдэн stop loss, хэдэн break even авсан. Эндээс миний данс тэг өсөлттэй байж чадсан уу? За тэгэнгუთ сэтгэл зүйн шилжилт хийх хэрэгтэй гэж байгаа. Сэтгэл зүйн шилжилт гэдэг нь тархиныхаа орчуулгыг солил гэдэг. Андер трейдер маань ингэж менторлдог. Тархиныхаа орчуулгыг солил. Бид нар алдагдал хүлээснийгаа алдаа гэж үздэг. Тэ стоп лосс цогсныгоо бид нар алдаатай арилжаа хийчлээ гэж боддог. Яг үнэндээ ч яах вэ? Энийг алдагдал гэдэг зүйлийг зайлшгүй зүйлгээд хүлээгээд авчих юм бол чи нөгөө нэг хохирогчийн сэтгэлгээнээс гарчих واخгүй юу? Энэ угаасаа байх ёстой зүйлээ гэд хүлээгээд авчих юм бол чи алдагдал ирж л идэв шүү дээ гэд хүлээж авах юм бол алдаа гэж хүлээж аваагүй учраас сэтгэл зүй чинь нөгөө нэг сандрахгүй хохирогч болоогүй учраас тэ дахиад алдагдал гэдгийг бид нар нөгөө нэг гутам шиг аим шиг ичгүүртэй зүйл гэж боддог. Тэ миний таамгаар явсангүй би нэг гоё таамаглцсан байсан чи яваагүй болохоор би буруу юм хийчихжээ гэж бод. Уул нь тэр чинь тийм биш. Зүгээр алдагдал гэдэг бол тэ чиний таамгаар яваагүй бол тэр сургамж яагаад яваагүй юу нөлөөлсөн. Энэ шалтгаан байгаа тэрэнд тэ зүгээр ямар нэгэн гинтийн одоо том эдийн засгийн алдаа мэдээ гараагүй бол магадгүй чиний зүгээр л ажилтгүй нэг өдрөл байсан биш. Энэ бол зайлшгүй зүйл. Магадгүй эдийн засгийн ямар нэгэн гинтийн эргэлт орж ирсэн бол тэрнээс нь чи сургамж аавна. Ийм юм ороод ирсэн юм байна. Энэ бол бас эндээс энэ үед би бас жоохон ингэх байсан юм байна гэд. Дахиад би алдаж байна. Би муу арилжаач ингээд энэ алдагдал гэдэг бодлуудыг хүнийг ингээд амар триггер хийгээд би хүн өөрийгөө муу гэдгийг ерөөсө хүлээн зөвшөөрч чаддгүй. Хин нэг нь муугаа харуулах дурггүй. Тэрнээсээ болоод ингээд би муу юм биш гэдээ ингээд сандраад эхэлдэг. Яг үнэндээ тэ би системтэй байж чадвал урт хугацаанд хожно гэдэг сэтгэлгээ байх юм бол миний тархины орчуулга би энэ системийг урт хугацаанд баримталж чадах юм бол би хожно. Би арилжаан дээр яг ингээд төгс байж чаднаа. Энэ ерөөсөө бидний нөгөө хамгийн ихний концепт нэг маркетад хизээч буруу өгч болохгүй. Маркетаас би суралцах хэрэгтэй. Маркетинг зөв. Үргэлж маркетинг зөв. Маркетинг зөв юм чинь би юу буруу хийсэн гэдгээс суралцнаа л гэж. За цаашаа явангууд хоёр дахь концепт ads ба шунал гэж байгаа тийм. Энэ бол сэтгэл зүйн хэсэг байдаг. Ямар хэсэг вэ гэхээр ads ба шунал гэдэг зүйл бол ерөөсөө арилжаан дээр таны хамгийн том дайсан байдаг. Энэ нь та өөрөө байгаад байдаг. Тэ ads fear болон шунал greed гэдэг англиар нь бичсэн. Энэ бол арилжааны шийдвэрийг бүр ингээд төгс өөрчилж чаддаг. Арилжаа гэдэг маань өөрөө бидний сэтгэл зүйний энэ ads шунал гэдэг зүйлийг маш хүчтэй триггер хийж гаргаж ирдэг. Ингээд дотроос нь ингээд зулгаагаа гаргаад ирдэг. Энэ зулгаагаад гаргаад ирэхээр та ямар ч мундаг техник сайн анализ шинжээжтэй байсан ч гэсэндээ яг энэ хоёр сэтгэл зүйд хөтлөгдөх юм бол таны систем бүрэн эвдэгдээд шал өөр зүйл хийгээд эхэлдэг. Та хизээч дүрмээ дааж чадахгүй. Ийм үйлдэлүүд эндээс гарч эхэлдэг гэсэн үг. Эндээс энэ хоёр сэтгэл зүй яг яаж асуудал үүсгдэг вэ гэдгийг номон дээр ингээд тайлбарлалт юм л та. Тэ. За эхнийх нь айдас тий. Айдас гэдэг нь одоо алдахгүй гэсэн айдас тий. Эмээх алдахгүй гэдэг айдас. Энэ айдасаас бол бид нар яадаг вэ гэхээр яг бидний сетап ингээд дөхөөд хурж ирээд коноп дарах нөхцөл нь гараад ирчээд байхад яана энэ нөгөө тийшээ явчих үедээ гэд харс. Энэ миний явсан мөн үү биш үү? Энэ яг
ажилдгүй өдөр нь таарч үдээ гэдэг нөгөө нэг айдас нь орж ирээд яг дарах хэвээр газараа дарж чадахгүй өнгөрүүлдэг. Тэрнээсээ болоод хоцорсон оролт хийдэг. Өшөө цаашаа явах юм бол гарах хэвээр арилжаанаас хүртэл зугтдаг. Тэ ингээд айгаад заавж эндээс буцчин гэд энэ арилжаанаас гарах хэвээр байгаад тасч ингээд айгаад гардггүй. Өшөө цаашаа яваад ирэхээр бид нэр ашигтай арилжаанд ороод эхлэнгүүт миний арилжаа ашигтай талдаа очоод ингээд ашиг гаргаад эхлэнгүүт яана буцаад эндээс унчих үедээ TP хүрэхгүй буцчих үедээ гээд ашигтай арилжаагаа шууд хаадаг. Ингээд шууд хаагаад ингээд энэ гурван одоо үйл явдлаас болоод хамгийн сүүлчийн үр дүн нь яадаг вэ гэхээр чи альж тохиолдолд ашиг тэ потенциал ашиг бүтэн авч чаддаггүй. Хангалттай хэмжээний ашиг авч болох байсан бол чи айдсаасаа болоод тэр авах байсан ашигаа алддаг, авч чадахгүй хайдаг. Авч чадахгүй алдснаас болоод яадаг гэхээр итгэл дараагийнхаа арилжаан дээр чиний тэр арилжаанд оролцох итгэл улам буураад идэг. Өөрийнхөө системд итгэж чадхаа болждаг. За тэгэнгუთ дараагийн одоо motion маань шунал те. Шунал гэдэг зүйл маань яадаг вэ гэхээр угаасаа илүү ихийг авах гэсэн хүсэл шүү дээ. Шунал гэдэг нь шууд тодорхойлтно. Тэрнээсээ бид нар яадаг вэ гэхээр арилжаанд орцсон, арилжаа маань бидний талд явцсан. Тэ гой ногоороод ашигтай явж явах үед TP хүрэх үед нь өсөөд сайхан гараад ирлээ ш TP энэ хүртэл өссөн юм шүү. Өшөө цаашаач өсөн дөө. Энэ өрөөний тэр чигээрөө өшөө явчих юм шүү цаашаа гэд арилжаагаа TP-гээр нь хаахгүй арилжаагаа сунгадаг те. Шунал гэдэг юм орж ирснээс болж өшөө илүү цаашаага TP-гээ сунгадаг. Тэгсэн чинь нөгөөх нь эргэждэг ч гэдэг юм уу те. Шуналаас болоод авах хэвээр нөгөө TP-гээ авахгүй орхид. Эсэргээрээ бүр ингэдэг. Эсэргээрээ ч яг бүр өөр төрөл дээрээ бас ингэдэг. TP-гээ авчдаг те. Ашигтай арилжаанд ороод TP-гээ авчдаг. Авчингуудаа би ер нь ашигтай өнөөдөр ашигтай арилжаад биш би ер нь таагаад байгаа юм шүү. Өнөөдөр би ер нь лаагаад байгаа юм шүү гингуудаа нэмээд дахиад арилжаанд ороод эхэлдэг. Өнөөдрийн потенциалыг авцсан хэрнээ. Биднэрт бол өнөөдрийн потенциалаа авцсан системээ дагах л ёстой болохоос биш. Тэг ингээд тэрнээсээ болоод overtrade хийгээд эхэлдэг. Overtrade хийхээр бас л арилжаанд маш муугар нөлөөлдөг. Дахиад бүр өөр нөхцөл нь шунал яг гоё сетап нь харагдаад эхлэнгүүт шунал нь ихтэй илүү том лотоор ордог. Энэ илүү том лотоор орно гэдэг маань яадаг вэ гэхээр илүү эрсдлэл нэмж байгаа л хэрэг л дээ. Энэ шунал гэдэг юм яг ингэдэг. За шунал орж ирсний дараагаас үр дүн ямар нэгэн байдлаар том алдагдал хяналтгүй арилжаа хийгээд хяналтгүй арилжаа хийснээс болоод алдагдал ихсэхээр яадаг гэхээр айдас нэмэгддэг. Яана. Тэгэд айдас ингээд эргээд ороод ирдэг гэсэн. Тэгэхээр энэ хоёр яаж ээлжилж үйлчилдэг вэ гэдэг нь энэ дээр нь одоор бичсэн байна. Шуналаас болж та дэндүү томоор ордог. Тэ маркет эсрэг явбал тэ маркет таны эсрэг явах юм бол айдас үүснэ. Айдас давмгайлах юм бол дөрмөө зөрчиж хаадаг. Нөгөө талаар нь дараа нь харамсал нь олж ирээд хитрхи их алдснаасаа болоод нөгөө алдсан зүйлээ эргүүлж авахын тулд шунал нь буцаж ирдэг. Тэгээ шунал нь буцаад ороод ирэхээр дахиад томоор орно гэдэг. Энэ юм гинжин хэлхийнд орчдөг. Тэгээ сэтгэл зүйн гинжин урвал гэж явагддаг гэж яригддаг. Ийм гинжин урвалд орчхороо нэг мэдэхэд дансаа шатаагаад дуусч байна. Энэ зүйлийг яаж даван туулах вэ те? Хэрхэн даван туулах вэ? Энэ зүйлийг системтэйгээр л даван туулна. Сахилга баттайгаар даван туулна. Биднэрт урдчилсан өөрийн гэсэн тодорхойлсон дүрм стратеги байж иж айдас шунлыг давмгайлж иж айдас шунал орж ирсэн ч гэсэндээ өөр нэг дүрмэнд захирагдана гэсэн үг. Өдрийн алдагдлын лимит эсвэл яг стратегийн дагуу орох оролт энэ зүйлүүдэд захирагдаад байхаар айдас шунал гэдэг зүйл орж ирсэн ч гэсэндээ чи хатуу дүрмээ баримталж чадах юм бол энэ эмошнууд чамайг одоо эзэмдэж одоо өөр ямар нэгэн конопт даруулахгүй гэсэн үг. Тэгэхээр дүрмтэй системтэй бай гэж. Хоёр дахь нь риск менежментийг сайн хийх гэж. Риск менежмент
за яг хөө бидний яг хөө бүгд нэр ингээд арилжаа хийгээд all in гэдэг зүйлийг бол ер нь ихэнх нь хийгээ болцсон байдаг. Тэ? Гэхдээ номон дээр мэдээж энэ бол концепт учраас all in гэдэг зүйлийг оруулсан байдаг. Хизээч all in бити хий. Нөгөө талаасаа сэтгэл зүйн одоо томьёол нь юу байдаг вэ гэхээр чи алдаж чадах хэмжээгээрээ стоп лоссыг эрсдлийг тавих юм бол чамд нөгөө орж ирэх айдас шунал гэдэг зүйл чинь багасчдаг, орж ирэхгүй болчдөг. Тэ чи их хэмжээгээр алдаагүй, бага хэмжээгээр алдах юм бол чи угаасаа айдаггүй. Айдас орж ирэхгүй бол чи айгуу гой тайван шүү дээ. Хамаагүй шүү, тийм биз дээ. Нөгөө 3 дугаарх тэмдэглэл хөтөл. Өөрийгөө таних гэж. Арилжааны журнал тэмдэглэл хөтөлснөөр яадаг вэхээр арилжааны дараах сэтгэл хөдлөлөө бичдэг байхгүй. За энэ арилжаанаас юу болсон бэ? Ямар сэтгэл хөдлөлтэй байсан бэ гэдгийг нэг арилжаан дээр бич. Айжмаар сэтгэл зүйн зан төлөвлөгөө ажиглаж сурна гэж. Нэлээд олон арилжааны дараа өөрийнхөө сэтгэл зүйн зан төлөвийг харж чадна. Чи би иймэрхүү үед ингэж идэм биш. Ихэнх нь бид нар өөрсдөө яг тухайн цаг үедээ хянах чадваргүй байдаг учраас тэмдэглэлээсээ харчих юм бол би ийм үед ингэж идэх юм байна. Энэ үед би уурлаад эсвэл айдас нь орж ирэхээр би ингэж идэх юм байна. Юунигээ тэгвэл ингэж арга хэмжээ авч болох юм байна гэдэг юм журналнаасаа дараа нь гаргаж авч болдог. Тэгэхээр дөрөвдүгээрт нь юу гэхээр тухайн акшнд бус урт хугацаанд төвлөр гэж байгаа тийм. Энэ нь яадаг вэ гэхээр угаасаа арилжаан дээр бид нэр өнөөдрийн арилжаанд тийм ч их ач холбогдол өгөхгүйгээр ер нь амжилттай трейдерүүд бүгд тэгдэг. Өнөөдрийн гарч байгаа коноп тийм ч чухал биш. Юу чухал гэхээр яг зөв конопол дарах хэрэгтэй. Зөв коноп гэдэг нь тий ашиг олох арилжааг зөв коноп гэхгүй зүгээр л системэд дагах конопыг зөв коноп. Тэгэхээр нөгөө сэтгэл хөдлөлд нөгөө ашиг олох гэж дарахгүй зүгээр нөгөө нэг коноп дараад тахаар нэг арилжаанд биш 100 арилжааны эцсийн дүнгэл яг чиний арилжаа чин гэдгийг тодорхойлох байхгүй юу? Марк Доглас хэлсэн үгийг оруулж ирэл. Trading is not about being right or wrong. It's about managing money and emotion гэж. Арилжаа бол зөв буруугийн тухай биш ээ. Арилжаан дээр бид нэр онох гэж тий арилжааг яг таах гэж хийдэг зүйл биш ээ. Арилжаа бол мөнгөний менежмент болон сэтгэл зүйн удирдлага юм гэд. Энэ өөрөө ийм слогтын тухай тий ингээд хоёр дахь концепт маань арай богино хэмжээтэйгэр дуус. За дараагийн концепт маань сахилга бат баатыг журам тий. Энэ бол амжилтын үндэс. Тэгээ номын нэр маань өөрөө disciplined trader. Ямар ч стратеги, ямар ч мэдлэг сахилга бат байхгүй л амжилт авчрахгүй. Арилжаа бол зөвхөн тий яг одоо маргааш эсвэл маргааш өнөө орой эсвэл миний орсон цагаас хойш гэдэг арилжааг яг зөв таах гэдэг биш. Зүгээр л яг тогтсон дүрмийг өдөр бүр тууштай мөрдөх тухай. Өдөр бүр тууштай мөрдөх шүү. Энэ бол дисциплин, энэ бол сахилга бат. Урт хугацаанд нэг зүйлийг олон давтаж чадж байгаа бол энэ бол сахилга баттайгаар энийг хийж ийна л гэсэн. Арилжаа яг энийг л шаарддаг. Үүнээс чамаас зөв таамгийг шаарддаг. Сахилга бат арилжаан дээр яагаад чухал вэ гэж байгаа юм те? Маркет хизээж тогтвортой биш. Хамгийн гол концепт нь энэ шүү. Маркет хизээж тогтвортой биш. Маркет үргэлж эргэлзээтэй өөрчлөгдөх шин чанартай. Хизээч өөрчлөгдөж яаж ч магадгүй. Гэхдээ таны хийж чадах зүйл юу вэ гэхээр та үргэлж тогтвортой зүйлийг хийж чадна заяа. Нэг юм тогтвортой зүйл ингээд явж байхад тэр эргэлзээтэй тогтворгүй зүйл, тэр тогтвортой зүйлтэй чинь үргэлж хэлбэлцэн. Тэр хэлбэлцэл дотроос үргэлж огтлолцсон. Тэ үргэлжийн цаашин ерөнхийдөө маш олон удаа огтлолцсон. Тэр огтлолцлоор таны тогтвортой байдал тэрийг ингээ ашиг авнаа л гэсэн. Сэтгэл хөдлөл бас амар хүчтэй нөлөөлдөг тий. Энэ сэтгэл хөдлөлийг сахилга батаар дарж болдог. Ашиг алдагдал аль нь сэтгэл хөдлөлийг үүсгэдэг. Ашиг нь ч бай, алдагдал нь ч бай. Ашиг олцсон үед хүн баярлдаг. Баярлсандаа яадгүй гэхээр би өнөөдөр гоё байна, лаг байна, дахиад арилжаа хийгээд over trade гэдэг. Нөгөө талаар нь алдагдал хүлээчихээр дараагийнхаа ашигтай боломжийг ашиглаж чадахгүй айгаад алддаг. Тэгэхээр энэ сэтгэл хөдлөл аль нь нөлөөлдөг. Энийг
Сахилга баттай байвал ашиг олсон ч зогсон алдагдал хүлээсэн ч дараагийнхаа боломжийг яг ингээд конопо дарна. Энэ сахилга бат чамайг зүгээр л яг consistency зэрэглэл рүү аваачна гэсэн үг. Урт хугацааны доктортой байдал хэрэгтэй тий. Сахилга бат гэдэг маань өөрөө өнөөдөр томоотой суухыг хэлдэг биш. Урт хугацаанд томоотой байхыг хэлнэ. Томоотой байна гэдэг нь зүгээр юу ч хийхгүй байх гэсэн үг биш. Яг системээ бүрэн дагахыг хэлнэ л гэж. Өнөөдөр 1-2 арилжаа, ашигтай арилжаа хийгээд энэ таныг сайн арилжаа чинь гэсэн утга ерөөсөө агуулахгүй. Урт хугацаанд доктортой зарчимтай арилжаалсан хүнийг энэ бол сахилга баттай мундаг арилжаач юм аа гэж тодорхойлдог гэсэн. За, сахилга бат гэж юу нь яг юу хэлээд байгаа юм те? Сахилга бат гэдэг бол те сахилга баттай арилжаач гэдэг хин хүнд юу байдаг вэ гэхээр арилжаанд орохоос өмнөх бэлтгэл төлөвлөгөөтэй байх. Нэгдүгээрт, хоёрдугаарт өөрийн дүрмийг зөрчихгүй байх. Гуравт алдагдaltaй үед дүрмдээ үнэнч үлдэх. Алдагдaltaй бол дүрмээ дагаад дахиж арилжаанд оролцохгүй. Ашигтай үед хит шунахгүйгээр төлөвлөсөн газараа гарах. Ашигтай бол ашигтайгаар гараад дуусна. Ингээд нэмж бас янз бүр болохгүй, нэмж шуналдахгүй. Сахилга батгүй байснаар ямар үр дагаврууд гардаг вэ? Тэ? Сахилга батгүй хүн яадаг вэ гэхээр сэтгэл хөдлөлөөрөө шийдвэрлэдэг, илүү алдагдал хүлээдэг, шунлаас болж алдаж дуусдаг, зүүн сойнгоо давтдаг. Нөгөө нэг алдаагаа дахин давтаал гэдэг сэтгэл хөдлөлөөрөө шийдвэрлсэн зүйлээ дахин давтаад байдаг. Уг нь энийг сахилга баттай болгочвол энэ айгүй амархан болчдөг байхгүй юу? Тогтмол яг системээ дагаал яваад байна. Ямар нэгэн сэтгэл хөдлөл яахгүй. Рискийг хянаа авчна. Нөгөө талаараа ашиг сайн хамгаалж чаддаг. Ашиг олсон бол тэрийг хамгаалж авч үлддэг, нэмж шуналтахгүй. Дараа нь өөрийнхөө алдаан дээр хамгийн чухал нь дүн шинжилгээ хийдэг. Энэ бол сахилга батын айгүй том журмууд. За, Douglas-ийн хэлсэн үгийг тэмдэглэсэн байна те. Without discipline, even the best trading ideas will fall. With discipline, even a mediocre system can succeed гэж. Сахилга батгүй бол заяа. Сахилга батгүй бол хамгийн сайн шилдэг стратеги, трейдинг айдиа ерөөсөө явахгүй. Эсвэргээрээ сахилга баттай бол гингийн дунд зэргийн системээр ч амжилтанд хүрдэг. Энэ сахилга бат ерөөсөө хамгийн дисциплин гэдэг зүйл бол ерөөсөө орхиж болохгүй зүйл. За, сахилга батыг тэгвэл хэрхэн төлөвшүүлэх юм? Яаж сахилга батыг өөртөө суулгах юм? Наман дээр маань өөрөө гардаг л юм. Хамгийн нэгдүгээр бид нэр арилжааны төлөвлөгөөтэй байна. Бид нэр арилжаанд оролцохын өмнө өөрийнхөө нөхцөл, зорилтод ханш, гарах төвшин, стоп лосс гэд бүх юмыг нь тодорхойлж бичсэн байх хэрэгтэй. Тодорхой системээ бид нар бүрэн ойлгосон байх хэрэгтэй. Юу хүлээж байгаа, хизээ орох юм, хизээ гарах юм, ямар эрсдэл үүрэх юм гэд бүх юмаа тодорхойлж бичнэ. Бид нар энийгээ ер нь ийм бүдүүн баараг зургаар тэмдэглэдгээс болоод яг юу хүлээж байгаагаа ч ойлгохгүй, хизээ орох, хизээ гарахаач мэдэхгүй, тэгээд харсараад эргэлзээ тэр эргэлзээндээ дуусчдаг. Уул нь энийгээ яг тодорхой болгочвол энэ тэрийг дагаж мөрдөхөд илүү амархан болдог. Хоёр дахь нь өөрийн дүрмийг тасралтгүй дагах дасгал хий. Дүрмийг тасралтгүй дагах дасгал хийнэ гэдэг нь бэктестэн дээр демо дансан дээр өөрөө зүгээр л яг дүрмээ бүр байнгын давтаад энийг юусоо тасралтгүй заавал давтчих хэвээр. Сэтгэл зүйн журнал хөтөл. Хүн арилжаан дээр сэтгэл зүйн хэсэг ер нь заавал байх хэвээр. Би яагаад энэ арилжааг хийсэн бэ? Надад ямар мэдрэмж төрсөн бэ гэж асуугаа. Тэр асуултууданд асуултын хариултыг журнал дээрээ заавал тэмдэглэж явах хэрэгтэй. Нэг арилжааг хэтрүүлж ач холбогдол өгч болохгүй гэж байна тий. Угаасаа ер нь би түрүүнээс хойш хэлээ л. Нэг арилжааны үр дүн огт хамаагүй. Тэр арилжаа алдсан байна уу, онсон байна уу? Тэр арилжаа онсон гэд чи мундаг арилжаа чинь биш. Тэр алдсан гэд чи муу арилжаа чинь биш. Тэр зүгээр л чиний систем яаж ажиллаж байгааг л харуулж байгаа. Сахилга бат тэнцүү чөлөөлөлт гэж тий. Сахилга баттай байснаар чи сэтгэл хөдлөлөөсөө сэтгэл зүйн эргэлзээнээс чөлөөлөгддөг. Тэндээс айдас нь орж ирнэ үү, юу нь орж ирнэ үү хамаагүй.
Би дүрмээл дагна, сахилга батаа дагна. Тэ өөрийгөө хянч чадвал тэ маркет ямар ч байсан, маркет тэнд юу ч гэж савлж исэн байсан гэсэн сахилга батаа мөрдөө явж яхад тэгэл чиний сахилга батын зэрэг дээр ирээд огтлолцол чи ашиг аваад гаруул гарна. Тэ сахилга бат доктортой сахилга баттай байдал жинхэнэ мэрэгжлийн арилжаач нь шинж. Энэ үнэхээр үнэн. Яг арилжаач бол хамгийн төгс сахилга батыг эзэмшдэгэ. Тэгээ дараагийн концепт нь танд хяналт хэрэгтэй зүйл бол маркет биш харин өөрөө. За энэ концепт их сонирхолтой. Бид нэр арилжаанд оролцоод маркетыг хянах гад үзээд идэг. Эндээс унах ёстой. Маркет ингээд ийм юм болцсон учраас магадгүй Орос пуужа хайцсан учраас алт өснө ингээд хүчнээд идэг. Яг үнэндээ тэндээс нь алт нь өсөхгүй ч гэж болно шүү дээ. Алтыг хүмүүс зарчиж болно шүү дээ. Пуужа хайчлаа, алтаа зарчий. Тэгсэн чинь тий ингээд одоо арилжаа хийхэд маркет таны хяналтаас бүрэн гадуур байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Та хизээч маркетад нөлөөлж чадахгүй. Тэгэхээр бид нар юуг хянах хэрэгтэй вэ гэхээр өөрийгөө л хянах чадна. Би одоо ингээд үнэн эрэхтэй энэ дэр бичсэн байгаа даа л да. Та маркетад биш харин өөрийнхөө хандлага шийдвэр сэтгэлээр хяналт тавих хэрэгтэй гэж. Маркетад биш өөрийнхөө үйлдэлийг л хянах боломжтой. Яг за хянах чадахгүй зүйл юу вэ? Арилжаанд оролцсонгууд маркет өсөх эсвэл унах энийг би хизээч хянах чадахгүй бид нар. Үн хэд хүрэх вэ? За өсч явсан бол үн хэд хүртэл өсөх юм? Хэд хүртэл унах юм? Ер нь үн хэд хүрэх үү? Энийг би бас хизээч хянах чадахгүй. Яагаад хянах чадахгүй вэ гэхээр бусад арилжаачин бас энийг нийлт олон арилжаачид энийг шийддэг байхгүй. Тэгэхээр чи өнөөдөр миний арилжааны шийдвэрийг хянах чадахгүй юм чинь би ч гэсэн чиний арилжааны шийдвэрийг хянах чадахгүйтэй адилхан бүх арилжаачдын үйлдэлийг зэрэг хянах боломжгүй чадамжгүй учраас энийг ерөөсөө энэнд санаа зовох шаардлага байхгүй. Маркетийн үн өсөх буух гэдэг дээр би эндээс өөрөөсөө нерв сэтгэл зүй гаргаад ингээд ах шаардлага ерөөсөө байхгүй. Эдийн засгийн мэдээ гинтийн үйл явдлыг ч гэсэндээ би хянах чадахгүй. Хаанаас хинч юу ч болж дарж магадгүй. Энэ зүйлүүдийг ерөөсөө нэг их анхаарал хандуулах хэрэггүй. Энэ зүйлүүд анхаарал хандуулахгүй байснараа би сэтгэл зүйн амар амгалан илүү мэдэрнэ. Сэтгэл зүйн дарамт надад илүү орж ирэхгүй. Тэр дөрөв би хянах чадахгүй юм чи энийг ингээд орхичих. Энийг хүлээн зөвшөөрөд энэ ингээд байгаагаар л байж гээд орхино. Хянах чадах зүйл юу вэ? Би арилжаанд орох уу, болох уу гэдгээ шийдэж чадна. Миний хамгийн гол одоо маркетинг эсрэг барьж байгаа хамгийн том зэвсэг бол энэ. Би энэ арилжаа руу орох уу, болох уу? Энэ бол миний хамгийн том зэвсэг. Орох хэсгээ би шийдэж шин. Тэгвэл орж байгаа юм бол би юугаа хянах чадах вэ? Эрсдлээ хянах чадах ш. Би орсон бол хэдэн төгрөг алдаж болох юм. Тэр эрсдлээ би хянах чадах уу? Чадна. Би стоп лоссоор хянацдаг те. Хэдэн төгрөгийн эрсдэл хүлээх юм, хэдэн төгрөг олж болох вэ? Тэ хаана ашиг аваад гарч болох вэ? Энийг би бас хянах чадах уу? Чадна шүү дээ. Ашигтай талдаа явж ивэл би яг одоо гарах уу? Өшөө зоохон явхаар нь гарах уу? Энийг би шийдвэрлэж чадах уу? Хизээ гарахаа би шийдэж чадах уу? Бас л чадна. Энэ миний хяналт. Та дүрмээ дагах хэсэг гэж байна. Би бас дүрмээ дагах хэсгийг би хянах чадна шүү дээ. Маркет миний дүрмийг зөрчүүлэх эрх уулна байхгүй шүү дээ. Би ингэж ч байгаа юм чинь чи дүрмээ зөрч гэж маркет хизээч тэгдэггүй шүү дээ. Би ингээд хүчтэй өссөн юм чинь чи илүү их ашиг ав гэж надад уулна хэлдэггүй байхгүй. Би л дотроо өөрөө ашиг авах гэдэг нэ хамгийн мазуу өгөөд янз болгоод байдаг. Тэр уулна бүх юм энэ шийдвэрүүд бол надад байгаа. Би уулна сэтгэл зүгээ бас хянах чадах ёстой чадвар байгаа надад. Тэгээ эдгээрийг яг сайн хянах чадвал одоо яг маркетинг ямар ч волюм өндөр ликвидити өндөртэй нөхцөлд тий чадварлаг арилжаа хийж чаднаа. Тэгээ Douglas хэлэхдээ гэт бичсэн үү тий. You can't control the market. You can control only your response to do it. Чи маркетинг хянах чадахгүй, хизээч хянах чадахгүй. Гэхдээ чи маркетад үзүүлэх хариу үйлдэл буюу тий орох, гарах, stop loss, TP зэргүүдээ л хянах чадна. Чи маркетад үзүүлэх хариу үйлдэлийг л хянах чадна. Зөвхөн энэ дээр анхаарлаа хандуулаач. Тэгэхгүй өөрөө ингээд санаанаасаа зөхөөхөд энэ хүртэл өсөх ёстой. Fibonacci-гаас өссөн, энэ ингэсэн тэгсэн тий ингээд хитрхи их ингээд өөрийн ирээдүйн бодоод
болоогүй зүйлийг бодоод ингээ болооч л гэж байгаа юм. За энд сурахын тулд тий бид нар юу хийж чадах вэ? Тий өөрийгөө хэнд сурахын тулд яах ёстой? Нэг чеклист гаргачих л да. Тий чеклист гарга гэдэг зөвлөгөөг өгдөг. Арилжаанд орохоос өмнө би дүрмээ зөрчиж гин үү? Энэ арилжаа яг миний систем сетапд нийцэж гин үү? Энэ яг миний дарах газар мөн үү гэдэг юм чеклист гарга. За мөн байна. Чеклистээ давлаа. Сэтгэл зүйн төлөвөө бас л хөтлөн арилжаан дээр. Би айдас шунал мэдэрч гин үү? Тэгээ маркетинг хянахаар оролдож гин үү гэдэг. Энэ нэг хоёр асуултанд тийм үгүй гэд ингээд тэмдэглэл дээр хөтлөөл яваад байна. Аяандаа ингээд журналнаас айгүй гоё мэдээлэлүүд гарч ирдэг. Гурав дахь нь юу вэ гэхээр ялагдал гэж байгаа юм тий. Хэрвээ энэ арилжаа стоп лосс мөрөгвөл би ямар нэгэн байдлаар ууртай эсвэл гомдолтойгоор хүлээж авах уу? Үгүй. Ингэж хүлээж авах ёсгүй. Энэ алдах бол бид нар түрүүн үзсэн шүү дээ. Алдна гэдэг бол зайлшгүй зүйлээ. Алдна гэдгийг хүлээн зөвшөөрчих юм бол би тайвширч байна. Ямар ч юу байхгүй. За тэгээд нөгөө нэг тархиныхаа орчуулгыг соль гэдэг тий. Маркет намайг хохироолоо. Биш. Би эрсдлээ зөв удирдах чадсангүй. Хэрэг их хэмжээгээр алдсан бол энэ миний буруу. Би эрсдлээ буруу удирдахч. Би энэ удаа заавал зөв таах ёстой. Би заавал ашиг олох ёстой гэж ингэж бодохгүй. Би системэл мөрдөх ёстой. Би сетапа зөв дарах ёстой. Би дүрмээ зөв даах ёстой. Ингэж бодох ёстой. Арилжаанд оролцохдоо бол би илүү ашиг авах ёстой биш. Би ашиг олох ёстой биш. Би хяналттай тооцоотой тоглож байна. Арилжаа гэдэг бол магадлалын тоглоом. Энэ магадлал дээр би яг өөрийнхөө системээр явах юм бол ашиг олно. Эцэст нь гингууд өөртөө хяналттай байх гэдэг нь маркетинг хяналтыг хүлээн зөвшөөрөх гэж. Маркет ч угаасаа хянах боломжгүй гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрөд өөрийгөө л хянана. Таны жижиг хяналтууд дүрм төвчээр эрсдэл нь таныг том хяналтгүй тэ маркетинг даван туулах төлхөр юм а гэж. Маркетинг энэ амар хяналтгүй зүйлийг өөртөө байгаа энэ хяналттай зүйлээр давах одоо гол төлхөр юм штэ. Дисциплин гэдэг зүйл маань. За тэрний дараагийн концепц нь ингэж явж байгаа юм. Шинэ ихтгэл үнэмшлийг бий болгох гэж байгаа юм тий. За маркет гэдэг маань их сонин зүйлээ. Маркет ч гэлтгүй энэ хүн төрөлхтний шинэ ихтгэл үнэмшил гэдэг зүйл бол их чухал зүйл байдаг. Та арилжаан дээр оролцохдоо нөгөө нэг дисциплинийг харуулах хэрэгтэй байгаад байна шүү дээ. Дисциплин чинь юу яаж иж одоо яг тэрийгэ дагдаг хүнд яг тэр сахилга баттай дүрмээ дагдаг вэ гэхээр тэр нэг өөрийн гаргасан тэр системдээ бүрэн итгэх ёстой. Миний стратеги үнэхээр намайг мөнгөтэй болгоно гэж итгэжиж өдөр болгон тэрийг алдчихсан ч хамаагүй өнөөдрийн арилжаан дээр тэр алдаа хийжсэн ч хамаагүй итгэлтэйгээр маргааш нь дахин давтаж дарахын тулд системдээ итгэх ёстой гэж байгаа. Шинэ итгэл үнэмшил үүсгэнэ. Тэгэхээр арилжаанд амжилт бүтлгүүтэл авчирч үз зүйл бол таны стратеги биш харин таны итгэл үнэмшил юм аа. Тэ? Өөрийнхөө стратегид итгэх чадахгүй бол угаасаа тэ тэр дисциплин гэдэг зүйлийг бүр яриад ч хэрэггүй шин. Тэгэхээр тэ зүгээр л бүр ингээд энэ дэр бичээстэй. Таны шийдвэр хариу үйлдэл сэтгэл хөдлөл бүгд таны итгэл үнэмшлээс их үүсвэртэй гэж. Би өөрийгөө арилжаан дээр мөнгө олно гэж итгэхгүй бэжиж би өнөөдөр арилжаанаас сая доллар олно тэ ирээдүйдээ сая доллар олно гэдэгтээ хүртэл эргэлзэж маркетаас өнөөдөр мөнгө олох гэж сууж байгаа чинь юу гэсэн үг юм? Хүн өөртөө итгэхгүй гэж ингээд мөнгө олно гэж сууж идэг тэ. Тэгэхээр ерөнхийдөө шинэ итгэл үнэмшлийг бүр заавал суулгах хэрэгтэй. Хамгийн сайн бүр системтэй байсан ч заяа өөртөө итгэхгүй бол заяа өөрийнхөө тэр системд итгэж чадахгүй бол угаасаа дисциплин гэдэг зүйлийг авч явж чадахгүй. За хортой итгэл үнэмшил бидний итгэл үнэмшил юу вэ гэсэн чинь би зөв таах ёстой гэдэг энэ тий. Би арилжааг
өнөөдрийг яг зөв таамаглах ёстой. Ингэж ерөөсө бодож болохгүй. Ингэж бодсноор амар дарамтанд ордог. Сэтгэл зүй амар дарамт ингээд дарамттай болж яана би буруу таачих үедээ гэх. Алдагдал бол ялагдал. Ингээд бодцохоор нөгөө хурдан гарах нэг сургамж юус авахгүй энэ нөгөө ялагдсан гэдэг мэдрэмжийг хүмүүс авч сураагүй байдаг тий. Би түргэн баяжих ёстой. За энэ маркетинг ихэнх хүмүүсийн алдаа тий. Түргэн баяжих ёстой. Би хурдан өнөө маргааш та сарын дотор баяжна гэдэг шунлаас болоод бодлоос болоод бид нэр шунал орж ирдэг. Шунал орж ирэхээр дүрмээ зөрчдөг. Дүрмээ зөрчхөөр яах вэ? Overtrading хийн. Overtrading хийн гэдэг чинь тэгээд ер нь дансыг шатаанаа л гэсэн. Маркет миний эсрэг байдаг. Энэ бодол. Яа, маркет л намайг шатаачлаа. Энэ өөрийгөө юм хохирогчийн дүрд оруулцдаг. Би маркетийн эсрэг зодтолдож байгаа. Яг үндэ маркет гэдэг чинь тэр энэ маркетийн ард хэдэн мянган чи болон чам шиг ритейл трейдерүүд байдгүй. Хичнээн том банкуд байдгүй. Хичнээн том сангууд байдгүй. Энэ нэр нэг чиний л стоп лоссыг авах гээд байв гэж тий. Өөрөө зүгээр логикоор бодоод үзэлтэй. Зөвхөн тэ одоо бархас гэдэг хүний стоп лоссыг авах гал тэнд нэг банк байж идэг гинэ. Яг үндэ анхны сурсан тэр маркет мейкер гэж нэг балаа ухтуунуудыг толгооноос авч хаях хэрэгтэй. Тий. За бидэнд хэрэгтэй ихтгэл үнэмшлийг одоо ярьж байна. Тэ. Маркетед хинч юу ч мэдгүй. Энэ үнэн үг. Маркетийг бүр хээж том фанд, сан, банкуд хүртэл таамаглаж чаддгүй заяа. Одоо энэ ингэнэ гэдэг. Мэдээж эдийн засагчид маань урт хугацааны бодлого баримтлаад долларыг өсгөнө гэдэг бодлогоор урт хугацаанд өсгөж чаддаг. Бид нар бол ритейл трейдерүүд яг өнөөдрийн цаг хугацаанд ийм юм болно гэдгийг тэ хинч мэддэггүй. Тэгэхээр энэ нь таныг хүлээлт багтаа яг бодит байдалд байхад туслана. Яг үнэ. Нөгөө талаараа би зөвхөн өөрийгөө хянаж чадна. Дахиад би өөрийгөө л хянаж чадна. Өөрийгөө хянаж чадна гэдгийг маань нөгөө өөртөө хариуцлага бүрэн хүлээж авна л гэсэн үг байхгүй юу? Алдаагаа хүлээн зөвшөөрнө, хариуцлага бусдаас өөрөөсөө хайж сурна энэ дээр. Алдагдал бол арилжааны нэг хэсэг. Алдагдал арилжааны нэг хэсэг гэж хүлээж авахаар бид нар яадаг гэхээр өнөөдрийн арилжаан дээр стоп лосс мөрөхөөр тийм стоп лосс мөрөгжлээд дээ шүү дээ. Нөгөө нэг сандрал биш. Өнөөдөр алдсан гэдээ айдас орж ирэхгүй. Би тэрний төлөө алдсан мөнгөө эргүүлж авна гэдэг revenge state руу очихгүй. Тэгэхээр энийг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Миний систем бол урт хугацааны амжилтын үндэс. Нөгөө системдээ итгэнэ гэж яриад байгаа шүү дээ. Миний сетап ажилдаг. Би энийг маш урт хугацаанд ингээд бэктест хийсэн, демо дээрч дарж үзсэн. Одоо ингээд энийг дараад байхад урт хугацаанд ашигтай гарнаа. Энэ үнэн. Дөрмөндөө үнэнж байхад туслана яг энэ итгэл үнэмшил. За тэгэл дахиад би яг нөгөө нэг Дагласын өөрийнх нь хийсэн үгийг ингээд If you want to be a successful trader, you must be willing to reprogram your beliefs. Тэр та амжилттай арилжаач болохыг хүсч ивэл өөрийн итгэл үнэмшлийг шинжлэх шаардлагатай. Шинжлэхэд одоо бэлэн байх хэрэгтэй. Бид нар одоо ингээд ийм муу итгэл үнэмшилтэй байсан бол одоо ингээд дараа нэг сайн итгэл үнэмшилтэй болох хэрэгтэй байгаа дээ шүү дээ. Шинэ итгэл үнэмшлийг хэрхэн хөгжүүлэх вэ? Одоо байгаа итгэл үнэмшлээ тодорхойлт. Би маркетинг талаар яг юу гэж боддгийг. Би өөрийгөө арилжаач болж чадна гэж бодд юм уу үгүй юм уу? Энэ асуултанд хариулна шин. Надад аз тааруул ашигтай болно. Би арилжаанд байн хожих хэвээр гэдэг ийм сөрөг итгэл үнэмшлүүд байдаг юм бэл. Уул нь бид нар яг өөрсөндөө би тогтмол дүрмээ дагвал урт хугацаанд ашиг болно. Ингэж ойлгох хэрэгтэй. Алдагдал надад сургамж өгдөг. Би алдаа хийвэл тэрнээс сургамж авдаг. Тэгэхээр энэ бол бараг сайн зүйл. Тэгэд энийг өдөр бүр бичиж сануулж өөртөө давтах хэрэгтэй. Ингээд итгэл үнэмшил гэдэг зүйлийг өдөр бүр давтаж яг ийм юу гэх юм habit болгож те одоо habit хүнд суухта хамгийн багадаа 63 хоногоо давтаж ид суудаг гэдэг шиг энэ итгэл үнэмшлийг өдөр болгон давтаж өөртөө бичиж журнаалдаа давтаж бичиж арилжаа хийх болгондоо
энийг ингээд өөртөө чангаар хийлж итгүүлэх хэрэгтэй. Тэ? Итгэл үнэмшил гэдэг бол таны арилжааны ДНК. Энэ итгэл үнэмшлийг суулгачих юм бол сэтгэл зүйн хувьд хамаагүй тайван уян хатан болж чадна. Доктортой шийдвэрээ гаргаж сурчин урт хугацаанд амжилттай арилжаачин болох нь ер нь баг тодорхой болчихно. Энэ бол амар гоё систем. За тэрний дараагийнх нь концепт нь маркетинг таах гэж биш, суралцах гэж ярилж хий гэж байна. Try to learn not to be right гэж. Биднээс энэ хизээч гардггүй энэ нэг систем байгаад байгаа шүү дээ. Энийг энэ номон дээр дахин хэлээд байгааг та нар анзаарж байгаа бах тий. Бити таах гэж оролдоод бай. Таамаглах гэж бити оролд. Арилжааг дээшээ эсвэл доошоо явна гэж нэг их таамаглах шаардлага байхгүй. Зүгээр л илүү суралцах гэж ярилж хий. Энэ дээр ашиг олох эсвэл бусдаас илүү байх зорилгоор хийдэг гэж биш. Харин жинхэнэ мэргэжлийн арилжаач бол арилжааг суралцах процесс гэж хардаг. Танд хэрэгтэй зүйл бол зөвхөн туршлага биш, харин тэр туршлагаар сурсан сургамж юм гэдэг. Одоо ийм юм байна. Одоо энэ нэг айгу зөвүүн концепт нь заяа. Нэг хүн 5 жил арилжаа хийсэн ч алдаага дахин давтсаар л байдаг. Энэ хүн туршлагатай юу гэвэл туршлагатай. Энэ хүн 5 жил арилжаа хийсэн туршлага байгаа. Тэгсэн мөртлөө энэ туршлагаасаа огт суралцдаггүй. Нөгөөдхөө л хийгээл гэдэг, давтаал гэдэг. Нөгөө хүн нь 1 жил арилжаа хийсэн ч бүх алдаагаа тэмдэглээд, дүгнээд алдаагаа сайжруулдаг. Магадгүй жоохон туршлага дутуу байгаа ч гэсэндээ 5 жил арилжаа хийхэд энэ хүн 1 дэх хүнээс хамаагүй илүү болно. Тэ? 5 жил арилжаалсан хүн маань туршлагатай хүн. Тэгсэн чинь энэ туршлагатай хүн маань юу гэж боддог вэ гэхээр би зөвл таавал болно. Тэгээд дараа нь мартчихдаг, алдаагаа үл тоодог, азандаа найдаад яваад идэг. Нөгөө анхны суралцагч маань яадаг вэхээр би энэ арилжаанаас юу сурч болох вэ? Бүх алдаагаа биш тэмдэглэдэг. Алдаагаа дүгнэлт аваад системдээ анализ хийгээ явчихдаг. Манай хүний үндсэн гол санаа нь болохоор ингээд your goal is not to be right. Your goal is to evolve into consistency successful trader. Таны зорилго бол яг таах биш, зөв таах биш. Яг ингээд за эндээс ингэж яваад тэн дээр ойгоод тийшээ хүрнэ. Ингэж таах нь таны зорилго биш ээ. Энэ бол маш том алдаа. Таны зорилго бол тогтвортой болж хувирах, тий? Яг тогтвортой, consistently гэж байгаа. Consistently тогтвортой болох. Тогтвортой арилжаачин болж хувирах. Яаж суралцагч болох вэ? Өөрийгөө ер нь хохирогч биш, сурагч гэдэг state руу аваачих хэрэгтэй. Тэ би алдаа хийсэн бол би алдаа хийдэг, би муу гэж хэлэх биш. Би алдаа гараад ирлээ. Би эндээс юу сурч болох вэ? Би stop loss мөргүүлсэн. Тэгвэл ингээ яаж засаж болох вэ? Ингээд энэ өөрийгөө нөгөө victim буюу хохирогчийн сэтгхүүнд биш, сурагчийн сэтгхүүнд. Би өөрөө сурагч гэдэг сэтгхүүнд очичхороо хүн тэ арилжаагаа ингээд сайжруулад эхэлдэг. Тэмдэглэл хөтөл гэдэг арилжааны журнал гэдээ бас л энэ бүх баг хэсэг дээр гарч байгаа. Яагаад энэ арилжаанд орсон бэ? Ямар мэдрэмж байсан бэ? Үр дүн ямар байсан бэ? Дараа нь юуг өөрчлөх вэ? Дүрмийн дагуу арилжаа болгон шийдвэр логик байсан байг гэж энэ ашиг гарсан ч дүрмээ зөрчсөн бол алдаа гэж үз. Энэ амар том зүйл шүү. Нэг хэдүүлээ бүр шаардлуулж байгаа. Чи арилжаанд ороод ашигтай байлаа. Тэгтээ ашигтай байгаа ч ашигтай гарчлаа. Тэгтээ чи дүрмээ зөрчиж орсон. Чи яг сетапынхаа дагуу дараагүй бол энэ бол жинхнээс алдаа. Яг бүр амар том алдаа. Яагаад гэвэл энэ алдаанаас бол чи дараа нь дахиад яг энийг хийн. Дахиад хийх үед чи маш их мөнгө алдна. Ашиг гарсан ч дүрмээ зөрчсөн бол алдаа. Алдаа хийсэн ч дүрмийнхаа дагуу хийсэн бол энэ зөв арилжаа. Чи ажиллаа зөв хийсэн. Энийг бүр яг бүр амар тоглоход авах хэрэгтэй. Бодитоор өөрийгөө дүгнэх гэж байгаа юм тий. Өнгөрсөн 20 арилжаанаас 3 юмыг сурч үч. Өнгөрсөн 20 арилжаанаас 3 юмыг сурч ингээд сайжруул гэж байгаа. 20 арилжаан дээр ямар нэгэн алдаанууд байгаа, тэр алдаануудаас 3-ыг сайжруулж бичиж гэж байгаа. Ашиг гарсан уу гэхээс илүүтэйгээр системээ дагсан уу гэдгийг асуу. Арилжааны журналаас
би ашигтай арилжиж чадсан уу гэдэг бол хамгийн сүүлчийн асуулт байдаг. Би системээ дагсан уу? Би яг сетапа дарж чадсан уу? Энийг л шалгах хэрэгтэй. Сэтгэл зүйн үнэлгээ хий те. Энэ бол бас ингээд бас л өмнөх концептуудаар байнга яригдчихсэн зүйл. Энэ арилжааны үед ямар хандлагатай байсан, айд шунал төвчээр аль нэг нь одоо надад мэдүүлсэн үү? Амжилтанд хүрэх цорын ганц зам бол ерөөсөө суралцах. Тэгээд дахин сурч очих. Тэ системээс суралцсан, дахин сурна. Тэгээд сурсан зүйлээрээ системээс сайжруулах. Ингэж чадсанараа ингээд хамаг ингээд ерөнхийдөө мундаг арилжаач болох замаа эхлүүлчихэж байгаамаа. За тэгээд ерөнхийдөө ингээд энэ 7 концепт маань ингээд дуусч байгаа. Арилжаа дисциплины трейдер гэдэг маань ерөнхий ийм санаануудыг илүү жоохон задаргаатай өөрийнхөө жишээтэйгээр ярьж өгдөг. Тэр жишээг нэг их ярилгүйгээр би яг тийм монголчууд бид нартай өөрсөндөө ойлгомжтойгоор тайлбарлахыг хичээлээ. За энэний дараагаас би энэ файл дээрээ тий арилжаа бүрийн дараа өөрөөсөө асуух 10 асуулт гэдэг нэг юм асуултыг өөрөөсөө бичтэн ингээд тэмдэглээд авчихсан. Арилжаанд орох шийдвэр юу хөдлөх хүч болсон бэ? Техник анализ үү эсвэл зүүн сэв нууч гэдэг юм уу тий. Ингээд ийм 10 асуултуудыг бэлтжчихсэн. Дээрээс нь өөртөө ревю хийх тий арилжааны дараа өөртөө ревю хийх юм чеклистийг би бас бэлдээд энэ файлда авсаргаад орууллаа. Энийг би сейвлээд хадгаллаа. За тэгээд номод за тэгээд энэ номоо дуусгая. Ерөнхийдөө таалагдсан гэж найдаж байна. Дараагийн удаад би One Good Trade гэдэг номыг ярьж өгнө. Харин тэрний дараа ямар ном үнэхээр та нарт миний яриа таалагдвал тэрний дараа арилжааны ямар ном яриулмаар байна. Тэрийг комент хэсэгт бичээрэй. Лайк, subscribe дарахаа мартваа. Баярлаа. Бас нэг юм. Энэ одоо номын тэмдэглэл файлыг би доор энэ номын тэмдэглэл файлыг авахыг хүсвэл энэ дээр би нэг юм ярьж байгаа юм. Ярьж байгаа ч гэж нэг бодож алсан юм. Номын тэмдэглэл файл авахыг хүсвэл энийг худалдаад аваарай $1. Гэхдээ энэ таны $1-ыг би хувьдаа зарцуулахгүй. Энийг би сайн улсын аянд зарцуулна. Сайн улсын аян нь гэхдээ амьтанд шүү, хүнд биш. Тэ? Би өөрөө амьтанд маш их хайртай. Манай Монголд бас айгүй олон амьтны янз бүрийн асрамжийн газар тэ янз бүрийн юмнууд байд юм байлээ. Тэгэхээр та нарын худалдаж авах номын тэмдэглэлээр орж ирж байгаа мөнгийг би бүгднийг яг амьтан хайрлах сангуудад тусламж маркаар хандуулнаа. Тэгэхээр энэ номын тэмдэглэлийг авахыг хүсвэл доор бичсэн дансны дугаар руу $1 хийгээд дисциплины трейдер гэдэг утгатайгаар миний Instagram хаяг руу тэ гүйлгээний юугаа явуулаад би зөрүүлээд файлыг өгчнөө л гэсэн үг. За баярлалаа. Баяртай. Дараагийн номоор уулзцаая. The One Good Trade.